Транскапитал банк бус санхүүгийн байгууллага нь 2001 онд байгуулагдсан Монголын ууган банк бус санхүүгийн байгууллагуудын нэг бөгөөд орон даяар нийт 39 салбар 16 мянган харилцагчтай. Завхан аймаг дахь салбар нь 2024 онд байгуулагдсан бизнес эрхлэгч эмэгтэйчүүд болон залуучуудыг байнга дэмжин ажилдаг. Энэ хүрээндээ харилцагчдынхаа санхүүгийн боловсролд зориулан тогтмол сургалт мэдээлэл өгч ажиллаж байна. Энэ удаад Улаастаа хотын бизнес эрхлэгчдэд зориулан Германы Sparkasse банкны аль биесны эрхтэйгээр хэрэгждэг бичил бизнесийн хөлөгт тоглоом сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтаар бизнес эрхлэгчид хөлөгт тоглоомын аргаар богино хугацаанд санхүүгийн тайлан гаргаж сурахаас гадна маркетинг бизнес төлөвлөлтөд суралцсан юм а. За манай салбар маань 2024 онд үүсгэн байгуулагдаад өдгөө жил гаруй хугацаанд үйл ажиллагаа явуулж байна. За одоо хуучин Төв хас банкны 2 давхурт үйл ажиллагаа явуулж агаад өнөөдрийн байдлаар шинэ байрлал нөгөөд Даян давхрын 3 давхурт шинэ байран дээрээ үйл ажиллагаагаа явуулж эхэлж байна. Европын сэргээн босгол төвшлийн банкнаас хэрэгжүүлдэг. За бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр болон залуу бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийнхөө хүрээнд за харилцагч бизнес эрхлэгч нартаа чадахжуулах, за санхүүгийн боловсролын дэвшлүүлэх, за бизнесийн үйл ажиллагаанд нь бодиттой хувь нэмэр оруулах зорилгоор бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөрийн сургалтаа зохион байгуулж байна. Транскапитал банк санхүүгийн байгууллага маань нийт харилцагчдаа 20 зээлийн бүтээгдэхүүнийг хүргэж ажилладаг байгаа. За энэ дотроо бол хөдөө аж ахуйн зээл, шуурхай зээл, бизнесийн зээл, хэрэглээний зээл, ногоон зээл гэсэн ийм 5 бүтээгдэхүүнээр ерөнхийд нь харилцагчдаа зээлийн бүтээгдэхүүн хүргэдэг байгаа. Бизнес эрхлэгчдийнхаа эмэгтэй болон залуу бизнес эрхлэгчдэд барьцаагүй хүний хөнгөлөлттэй зээл олгох боломжтой. За мөн залуу бизнес эрхлэгчтэйг одоо бизнесийн туршлага багтаа юм хүмүүст гарааны бизнес эрхлэгт нь дэмжлэг үзүүлэх зорилгоор одоо зээл олгодог байгаа. Транскапиталын маань одоо шинэ оффсд ороод бас бичил бизнес эрхлэгчдийг одоо цуглуулад бас одоо сургалт семинар хийж байгаад үнэхээр их баяртай байна. Тэгээд энэхүү одоо сургалтын одоо гол онцлог нь гэх юм бол одоо дөнгөж шинээр бизнесээ эхлүүлэх гэж байгаа болон одоо бизнесээ одоо өргөжүүлэхийг одоо зорж байгаа бизнес эрхлэгчид маань маш одоо үр дүнтэй сургалт болж байна гэдэгт одоо миний хувьд бол итгэлтэй байна. Түүгээ шилжүүлж байгаа. Би Транскапиталаар үйлчлүүлээ 2 жил гарсан болж байгаа. Түргэн шуурхай сэтгэлд нийцсэн ийм үйлчлэгийг хурдан шуурхай үйлчлдэг болохоор би эднийхээ одоо байнга үйлчлүүлдэг. Тэгээд өнөөдөр ингээд сургалт юу болж байгаа дээр нь би өнөөдөр ирээд тэгээд ингээд сургалтанд сууж байна. Бас залуу хүнийхээ хувьд айгүй гоё сургалт болж байна. Энэ үеэр бизнес эрхлэгчдийн бизнесийг дараагийн шатанд ахиулах санхүүгийн болон санхүүгийн бос үйлчилгээний цогц боломжуудыг олгох зорилготой Entrepreneur Development Центрийн үйл ажиллагааны тухай мэдээллийг танилцууллаа. Entrepreneur Development Центр нь бизнес эрхлэгчдийн хамтдаа хөгжих орон зайг бий болгох, хэрэгцээ шаардлагад нийцсэн бизнесийн онцлогт тохирсон бизнесийн үйл ажиллагаагаа сайжруулах, өргөжүүлэх боломжийг дэмжсэн уян хатан зээлийн үйлчилгээг санал болгохоос гадна санхүүгийн болон хувь хүн талаасаа өсөн дэвжих олон төрлийн сургалт семинар, нэтворкинг үүсгэх, туршлага солилцох уулзалт өдөрлгүүд, мэдээлэл мэдлэг солилцох цахим орчин, жижиг дунд бизнесийн зөвлөх үйлчилгээг санал болгодгоороо онцлог юм а.